Сайн байцгаана уу эцэгчүүд ээ. Та бүхэндээ энэ өдрийн амар амгалан ирж мэдчлээ. Таны хүү охин саяхан л улаан нэлзрээ эмзэгхэн бяцхан байсан бол одоо 1 нас нэмж 5 нас хүрчээ. Тэгвэл 5 настай хүүхдийн хөгжлийн онцлог энэ насндаа хүүхэд ямар төлөвшил, зөв дадал гэрчлийг олж авдаг, та түүнд ямар хөгжлийг дэмжиж өгөх талаар бяцхан сонсдог зөвлөгөөг хүрэхэд бэлэн боллоо. 5 настай хүүхэд бол эцэгчүүдийн хувьд хамгийн тайван, дүлгэн, тааламжтай нас. Хүүхдүүд нөхөрсөг, хоорондоо илүү эвтэй, найртай болж ирнэ. 4 наснда өөрөө мэдэхгүй ямар нэгэн зүйл хийгээд оролдоод бүтэхгүй болохоор сэтгэлийн хямралд ордог бол 5 наснд зөвхөн өөрийн хийж чадах зүйлээ сонгон авч хийдэг болно. Тэд юу хийх гэж байгаагаа сайн мэдгээс гадна хийж байгаа зүйлээ заавал дуусгах эрмэлзэлтэй болж ирнэ. 4 наснда хүүхэд зураг зурж байхдаа эцэст нь юу болохыг сайн мэддэггүй бол 5 наснууд эхлээд юу зурхаа сайн мэддэг байх жишээтэй. Хүүхэд 5 наснда эргээд 3 настай үеийнхшгээ хамтаж нөхөрсөг болж ирнэ. Тэд хүмүүст багтуулахыг цаг ямагт хүснэ. Аливаад ажил хэрэгч байдлаар ханддаг. Жишээ нь харандаа бол зураг зурхад, сандал бол суухад, хаалбаг бол хоол идэхэд хэрэгтэй гэдгийг мэддэг болох ба эд зүйлсийн юунд хэвлэдгийг сайн ойлгодог нас юм. 5 наснууд гэр орондоо маш их хайртай. Үе тэнгийнхэн рүүгээ маш их тэмүүлнэ. Энэ насны хүүхэд гэртээ байхаас илүү цэцэрлэгт байвал илүү үр дүнтэй. Тэд амьдралын харилцааны балиг туршлагыг хамт олон найз нөхдийнхөө дундаас олж авдаг. 5 наснд үндсэн өнгөд дэвий завсрын өнгийг ялгаж чаддаг болно. Анхаарал нь хөгжин, бодол санснаа өөрийн өнгөрчлөлтөд илэрхийлнэ. Үг яриа сэтгэлийн хөгжилтэй холбоотойгоор ой тогтоолтой маш эрчимтэй хөгжиж ирнэ. Тогтоосон зүйлээ оюун ухаантай хадгалах хугацаа уртсан. Өөрөөр хэлбэл ойн багтаамж нь ихсэж байгаа. 10-аад нэр тогтоолоход 5-7 орчмыг тогтоосон байдаг. Найзтай болох хүсэл нь ихсэн. Гэртээ байхаасаа илүүтэй цэцэрлэг хамаатны хүүхдүүд тоглоомын талбайд найзуудтайгаа олуулаа байх дуртай. Тиймээс 7 хоногт нэг удаа найз нөхдөдтэй уулзуулах, захимаар холбогдох боломжийг нь олгож байгаарай. Үсэрч хараач, эрчтэй гүйж аль болох атармаатай саадтай явахыг эрмэлзэнэ. Шат байсаар багтал хажуугийн тусгай замаар гүйх гэх мэт. Хөдөлгөөний энерги шаардсан тоглоом, спортоор хичээлүүлж идэвхтэй дасгал хөдөлгөөр тогтмол хийлгээрэй. Бохир гар, шүдний өвчлөл, утааны маск гэх мэт эрүүл ахуйн хэм маяг учир шалтгааныг тайлбарлаж өгвөл сайн ойлгож эерэг дадлыг томчуудаас илүү үнэнчээр өөртөө хэвшүүлж чадна. Ойр дотныхтой хүртэл шаардлага тавина шүү. Таних тэмдэг, санамж, гэрлэн дохио анхааруулгыг ажиглаж учрыг их асуув. Энэ үед эдгээр дүрмийг дэлгэрэнгүй зөв тайлбарлаж өгөх нь чухал юм шүү. Том хүнээс халамж хайрыг маш ихээр хүсдэг. Эцгийн халамжийг авах мөн эргээд өгөх дуртай. Хайрлах мэдрэмж нь хөгжин, тантай ярилцахдаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, уран дүрслэлтэй, үнэн сэтгэлээсээ ярилцсан. Та энэ үед нь дэмжиж сайн сонсогч байж чадвал насан туршдаа танд сэтгэлийн хөдлөлөө хуваалцдаг болно. Хүүхдтэй хайртай гэдгээ хийлж, бичиж зурж, халамжлаж илэрхийлээрэй. Гэрийн дотор дүрм гаргаж, үүрэг хариуцлагыг хуваарлаж, хэмжээ хязгаарыг тогтоож өгвөл хамгийн сайн баримтлал нь. Дүрм зурчиж ямар нэгэн эрхээ асуулгаас маш хэмээн. Тухайлбал зурагт 30 минут үзэх ёстой, чихэрлэг зүйл зөвхөн бие харигдал зөвшөөрнө гэх мэт. Дүрмээ зурчвал үзэх эрхийг 1-2 хоногоор, амттан идэх эрхийг 1 удаагаар гасгах гэх мэт. Энэ дүрмээ эцэг их өөрөө хатуу баримтлах нь чухал. Хүүхэд уйлж, уурлаж янз бүрийг болж таныг шалгана. Шалгалтанд бууж өгөх унахал юм бол дараа та ямар ч төгсгөөгөө нэмэргүй шүү. Мөнгөний үнцийн ажил хийж цалин авдаг,
Энэ нь хэмжээ хязгаартайг тайлбарлахад сайн ойлгоно. Харин хүүхдийн дэргэд аль болох картаар биш бэлэн мөнгөөр хүлгээ хийж байгаарай. Эсвэл картандаа бэлэн мөнгөө тоолж хийж буйгаа хэд хэдэн удаа харуулж асуухад нь учрыг нь сайн тайлбарлаж өгөөрэй. 5 настай хүүхдийн хөгжлийн онцлог тэд энэ насандаа ямар зүйлийг хийж чаддаг тухай тодорхой мэдээллийг таавлаа. Тэгвэл эцэг эх та бүхэн хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ? Хүүхдээ сонсож, тэдний асуултанд хариулах, сэджүүлж харилцан ярилцах, хүүхдтэйгээ тоглож, тэднэр зураг болон үйл явдлын талаар дүрслэн яриулах, яриаг нь дэмжиж өгөх, сэтгэн бодох тоглоом өгсрах, зураг зурхад нь орон зай, цаг хугацаа хэрэглэхдэггүй орчин нөхцлөөр хангах, эерэг үйлдэлийг нь магтаж, аливаа эд юмс хэм хэмжээтэй гэдгийг ойлгуулах, өдөр бүр ийлж, мөсөж, хайрлаж, магтаж, урамшуулж, сэтгэлийг нь сайн сайхан байлгах. Хүүхэд өөрөө аливаа зүйлийг бие даан хийж, шийдвэр гаргаж байгааг нь та дэмжлэг үзүүлээрэй. Ингээд ирээдүйн зөв төлөвшөлтэй эрүүл эргэн бий болгоход эцэг эх таны үүрэг оролцоо хамгийн чухал юм шүү. Таны гэр бүлд эрүүлэг хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.